тараг гэдэг маань өөрөө нөгөө ашигтай бактери агуулсан хүмүүс байгаа. Тэгээ пробиотик гэдэг байгаа. Тэр пробиотик гэдэг маань бол ерөөсөө ашигтай бактери хэлээд байгаа тий. Тэгэхээр ашигтай бактерийг агуулж байгаа хүнс бол гидсний бичил орчин айгуу сайн юу дэмжиж өгнө. Өөрөө нөгөө ашигтай бактери гаднаас ингээд аваад гидсэндээ суулгаж ийн гэсэн үг тийм ээ. Тэгээ тэрнээс гадна бас пребиотик гэдэг ойлголт яваад байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс одоо пробиотик, пребиотик хоёрын ялгааг бас сайн мэдтгүү. Тэгэхээр пробиотик гэдэг маань өөрөө бол ашигтай бактери наахна. Пребиотик гэдэг болохоор өөрөөр одоо шууд ойлгомжтой хэлэх юм бол ашигтай бактери маань хоол гэж ойлгож байна. Тэгэхээр одоо ашигтай бактериуд маань пребиотик хүнсээ идлээ тэр одоо хүнсээрээ хооллоо. За тэрний үр дүнд үрслийн эсрэг бодисыг ялгаруулдаг. Одоо богино гинжит тосны хүчил гэж ярьдаг. За буцера, тацетат, пропионат гэдэг ийм 3 төрлийн одоо нийтлэг тэр бодисыг ялгаруулж идэг. За тэр нь эргээд юунд сайн бэ гэхлээр нэгт үрслийн эсрэг үйлдэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө гидсний ханы бүтэн байдлыг дэмжиж өгдөг гэсэн үг. Тэгэхээр гидсний үрслээр сэргийлнэ, гидсний хорт хавдраас сэргийлнэ. За түүнчлэн бүх хил бид одоо үрслийн эсрэг үйлдэл үзүүлдэг ийм бодисыг бол ялгаруулдаг.